За ингээд бидний хөсөөлөөсөн мөч эхлэхэд тун орхийг хэлээд хоёр тамирчдыг тун олохгүй залуун тунхаглах болноо. Хөх Булангаас Котоцын Боку, Улаанбаатараас Монгол улсын гавьяд тамирчин Жадамбагийн наран тоглох тулдах болноо. Боку гарч иж байна. За Котоцын Бокуг бас сонирхолтой гэр бүл нь бол хойд солонгосоос гаралтай нэг гэр бүлтэй юм билээ шүү дээ. Котоцын Бок биш хойд солонгос гэж хэлээ. Би бүр тэр өмнөд солонгос байх гэж нэлээд судалж үзсэн чинь ялч хойд солонгос гэж гарч ирж байлаа. Тэгээд яг энэ дэмэрчин бол одоо өөрөө бас яг зүгээр өсч хүмүүцсэн нь бол ялч Япон. Гарал үүснэ бол яг хойд солонгос талтай. Би зүгээр анзаараад бол характер нь одоо юм Конор Макгрегортэй шатлах юм шиг ерөн жоох тийм нөгөө характертай хов үеийн талаас бас тийм ажиглагдаад идэх юм дулааны юмнуудыг харж байхад яа. Яг нь л одоо үзүүлсэн амжилт нь One Championship-ийн 70 кг авраг болсон. Карьерийн 11 коогоор тусгасан. Crazy B гэж одоо энэ одоо клуб нь бол Азийн хэмжээнд түрүүний ранк чагсаас ирсэн шүү дээ. Тэгэхэд бол 4 ч гэсэн юм. Тэр бас их хүчтэй мундаг клуб юм шүү дээ. Мундаг клуб. Crazy B бол за тамирчилж байгаа харахгүй Evolve MMA бол нэгт бол болдгийм билээ. Өсөлт өчгөө. Тийм. За Котоцын Бокугийн талаар зөвхөн баг зэрэг мэдээлэлүүд бол 18 наснаас илүү боксоо эхэлж хичээж ирсэн байт юм билээ. За тэр ч утгаар бол одоо энэ гарууд бол их сайн явдаг. Ялангуяа одоо энэ баруун шулуун цогцолтод бол их мундаг явдаг шүү дээ. Тэгээд энэ 22 наснаас эхлээд яг энэ холимог тулааны ертөнцид бол нэгдээ орж өөрийнхөө тулаанаа дүгэл хийж эхэлсэн юм төвтэй байлаа. Ажилт юм байлээ хөл дээрээ. Монгол улсын гавьяа тэмцэж ингээд гараад ирэхээр яалч ингээд өөрөө ирэхгүй ингээд цаанаас ингээд сэтгэл огшаал тийм ээ. За одоо ингээд Чингис хаан хамтлагийн дууж амьдлаас олон хөргөснөр бол одоо Чингисийн баатрууд гэмэх энэ гайхалтай дуун дээр Чингисийн завчид очтой Монгол улсын гавьяа тэмцчин Жадамбагийн наран тоглог бол гарч ирж байгаамаа. One News-ийн танилцуулгад харуулж байгаа One News юу Монгол улсын гавьяа тэмцчин болсон каратежуудыг харах хүстэй. Одоо энэ гавьяа авсныхан дараа бол сошиал дээр бол үнэхээр одоо өдөө болсон шагнал гэж юуны хэлэндэ гэж маш одоо олон хүмүүсийн сэтгэл явсан тийм ээ. Энийг л одоо үнэхээр төрийн хайр шиг одоо төрийн одоо шагнал хэлэх багтаа гэсэн мэдээлэлүүд их явж ирсэн.
холбоо тулааны спортоос төрön гарсан хамгийн анхны Тулааны спортоос ер нь бол бүрэн гарсан хамгийн анхны гавьяат байгаа. За насны хувьд бол 2 насны зөрүүтэй байгаа. За чацны хувьд бол Көтө Цүбок бол 5 зэрэг өндөр сантиметрээр бол өндөр. Яа, Якуза No Face очит. Көтө Цүбок булангаас гарч ирсэж байгаа. За булангаас гарч ирсэж байгаа тамирчин бол одоо мэдээж яг тухайн холбоонд бол бас баг зэрэг чансаа багтай тамирчид нь бол одоо булангаас чансаа нэртэн улаан булангаас бас гарч ирдэг гэдгийг нь давхар дуулгаад хэлчих нь үлцэг бахаа гэж бодож байна. За ингээл битүү шивээс болсон Боко. Манай тамирчин дээр бас гарч ирлээ дээ. This man is a former one featherweight world champion. Манай багш Жадамбай наран туулдаг 170 см өндөртэй 40 настай. Professional MMA record 10 wins. За жишээ бол 14 удаа болсон тийм. За одоо бол онцгой ахын хувьд бол тэгээ сэтгэл бол үнэхээр домдолж байгаа юм тийм. Сайхан. Тэндээс гоё орсон байна да. Их сайхан харагдчих. Ер нь тухайн тамирчны өнгө бол одоо бас зүйлийг хэлдэг шүү дээ. Тэгэхээр хэмжээгээр гарч ирэхдээ яаж гарч ирж гинөө гэдэг чинь бол маш чухал гэдэг тийм. За юу ч Шимада. Это багшин альва юм да маш хариуцлагатай ханддаг л да. Маш хариуцлагатай. За энэ тулаан бол одоо 5 минутаар 3 үе явна. Өмнөх тулаанууд бол ер нь 5 минутаар 5 үе явж ирсэн тийм ээ. Одоо энэ тулаан бол 5 минутаар 3 үе явахаар байгаа. Энэ чансаа ахиулах тоглолт бол 3 раунд байгаа. 3 үе. За эхлэе дээ. За. Ready, go! Ох зөв. Гүгэл очиж явах чинь бохгүй чинь. Заахан зөвхөн ихний нэг тийм сэтгэл зүйн дайралтай Дайралтай гэж үзэж байна шүү дээ. Манай ах шиг одоо энэ туршлагатай тамирчид нөлөөлөх нь бас юу л бол. За зүүн гуйнд нэг гаднаас өшгөж байна. Өмнөх тулаануудыг харж байгаа зүүн гуйн дээр нь кетан ороодох юм бол бас суудаг. Тийм байлээ. Тэгээ сууж дуусчихсан шүү дээ. Энэ бол гуйнд нь бас нэлээд өшгөл, багшийн өшгөл, гарын цогцолд хөлийн өшгөлүүд нэлээд хүчтэй байдаг. За хоёр шууд сайхан очлоо одоо. Аас хүчтэй. Болгоомжтой хоёр чиг займж ороод. за Көтө Цүбокгийн хувьд бол энэ баруун зүүн хажуу цохилтууд эйгүү бусдаар бол Ерөөс уртын 100 хатгаа ер нь цохилтууд нэлээд шингэж очдөг юм байлээ. хажуу цохилт нь Ашгүй зочдод дээр одоо энэ үлдэж хавтаа энэ товтлогоон дээр сүрч ингэж эсвэл дагуу цогтөг дээр их сайн юм байлээ. Багш тэрийг мэдэж байна. За өвдөг явлаа орж байгаа да. За энэ торон шахаж байгаа л. За одоо бол яриа авах мэдэрсэн байгаа да. Хин нөлөө оюутай гэдгийг өөр мэдэрсэн. Одоо бол Энэ манай үнтэй тулдах болоход бол Японд бол бүр бүхэл бүтэн баг гэж хэлсэн байлээ шүү дээ. За тэгээд бол яг энэ Көтө Цүбокгийн давуу тал нь юу гэж болох вэ гэдэг бол бүр одоо ингээд те шинжлэх ухаанаар ингээд бүр судлаад гаргаад ирсэн. Зүгээр л Көтө Цүбок бол зайнаас л үүсэх ёстой гэдэг эцсийн шийдвэрийг бол одоо яг тэр нэг ажилласан баг нь бол гаргаж ирсэн байгаа. Японочдод энэ тал дээр бол мундаг ажилтдаг. одоо энэ чинь ганцхан Бүх хэмжээс нь эдний эдний тамирчны нэр хүнд биш улс орны нэр хүнд бас явж юм л дээ энэ дэр чинь бол тийм ээ. За шахсан гарын сайн холбоод өрчлөө да. Гараа салгаж чадахгүй шүү дээ бохгүй. Гарын холбоод өрчлөө. За эндээс идэхгүй байгаа гэж шүүгч салгаж байна. За нэгдүгээр энэ тэр зүүн үлний хятаг нэг хэд явуулчихвал бас яа гэм бол та тийм ээ. Тэгээ тэрийг хүлээж иж мэднэ. хөлөө 50 таг бодоход За сайн зөрөөд яасан гоё орсон да. гоё орлоо одоо. За эндээс торон шахаад за та гараа доогор нь оруулаад сугаан оруулах хэрэгтэй оруулахгүй байна. Хүлэн ардуур нь мордоо. За эндээс доошоо суугаад унгаад босох юм да. За одоохондоо жоохон. За одоо чийзний барилдаа нэг жоохон ядрах хэрэгтэй. Сайн галж ийна бас. За манай амчс эндээс нэг гоё ав шиддэг тал бидэдээ. Одоо сүртэй босгоо ингэж шидэхдээ сайн да. Эндээс дагуулж мөшгөх. За тэс хавирлаа. Наач хавирсан арай уусангүй. За нарийн шулуун гош. За гоё орсон да хажуу орсон бол бас доороос өлгөж байна. Энэ ийм л тоглолт гарах нь тодорхой байсан. Их сонирхолтой тоглолт гарч байна.
За хой. За хажуу тишээ яаж тойроо за үлдэн ор зөв. Юус одоо яа шийдэлтэй. хажууд гараа шиг. За одоо мөчөг батар хэрэгтэй. За мэдчихлээ. Яс хамгаач. За хажуугийн Эндээс байрал дээр ажиллахдаа сайн да. За эндээс Боку бол хэвтэй байрлал бас их тийм хоосон сайн. Ийм амархан байрлал даалтаа байрлал яаж юм биш юм бэ? За эндээс гар багш. Гарын нэг хүлээ за одоо зүг одоо За яг зөв. за одоо ажид хэрэгтэй. Захад өгөх дээсэн цагтуудыг гарын цагтуудыг өстэй. Тэр ухаа сунаа цагтыг явуул хэрэгтэй гарын цагтууд. Эцэг гарын өчөөд байна. Эндээс нэг хоорон юм төмөн шүүх сэтгэм сайтай да. За одоо нэг минут хүрэхгүй хугацаанд бол яг энэ давуу байдал ажиллаад нэлээд яваадаг. Нилээ энэ ажиллах хэрэгтэй дээ. За эндээс дүүнэх за эндээс хоёр үчигдээ нилээ сайн да. Энэ үчигдээ нилээ сайн. Энэ ингээд шахацдаг үчиг байгаа эндээс. За эндээс дээр гар. За эндээс гар татчих. За үгүй сайн гоо. За ардаа зүгөө осоо үдээ. Ани мөшөж үдээ. За Одоо өдөр явлаа өдөр явж. За эндээс таван шахацдаг хэрэгтэй. За доош суугаад дахиад өргөд. Зүг. За өдөр явна. За орж ийн. за энэ явж одоо За эндээс. За эндээс үл 10 секунд. За тэр гоёнд нь өвдгөлөх хэрэгтэй дээ. Өвдгөл. За ер нь бол нэгдүгээр үе бол бас манай гавьтийн бол илүү хэсэн байдлаар одоо ер нь өндөрлөлөө тийм ээ. Ер нь Энэ хоёр сохилт бас гоё онсон юм байна. Хоёр шулуун. За Бакугийн арын шулуун бас онж. За цагаас гоё. Яг гоё онсон байна. За энэ хөл сайхан суусаа. Эндээс ардан гараад цацаж шидээд. За эндээс шууд гарын урамжин болтныг барьж авсан боловч үдчихэж байна. Энд алдангаа алдсан боловч газ босч ирээд нэг уушгаа тэгээд салсаа. за аргагүй муу өрсөлдөгч биш гэж юм бид харж байна тийм. Наран дуулан гавьтийн яг энэ тулаанууд бол ингээд их сонирхолтой болдог. Бус тулаанууд. One Championship-ийн хувьд бол ер нь ингээд дэлхийн хэмжээнд хамгийн үзүүштэй тулаануудыг бол ер нь 3-4 тулаан ихтэй бол гаргасан шүү дээ тийм ээ. за нэгдүгээр үеийн энэ өнгөсийг одоо манай авраг хадгалж үлдээж за бүр одоо улам одоо тэр хэвтэгээс явсан өрчлөлтүүдийг бол одоо бас бүр нэг 100% үздэг хэрэгтэй байна. Одоо яг юугаар барилдаа нарж байгаа юм явчих хэрэгтэй юм да. Зохиол тэгэл орхотон сөрж суугаал. За тэгтээ гоё наа гоё. За ирэх шатч шүү. Ирэлтэн шүү ямар мундаг очив. Ястан. За ястаа энийг үл ястаа. Зүгээр нэг Чингисийн завчид гэдэг нэрийг бол ингэж нэг өгчөөг юм шүү дээ. За ингээд ажиллаа. За одоо наад дээр ажиллаад сая ямар мундаг. Өвдөө сайхан очлоо доо. Ямар гоё шилд орвоосаа. Монголчууд маань одоо энийг хараад өстө огшоод сууж Ирэлтэн байгаа шүү дээ. Үнэн сайхан оновчтой очлоо. Энэ үстэй маш ихтэй юм хэлээ дээ. За энэ шахаад гоё тулаан гаргадаг. торны өрөл дээр Амарчин да. Олон тал тулаантай учраас манай тамирчин болоос олон улсад тэр нэр хүндэд маш хурдан болж авсан. Бакуг тэр сая тэр өрөлт нь яг тэр өшгөлт нь гоё Таарлаа тийм ээ. Зайнч гоё таарлаа мэдрэлээ өөрөө. За надад баруун талаа нэг шахан тавьж яа гэм бол тоо. За одоо шахаад гарыг оруулахгүй байна. Яг гараа холоод барьчих юм бол амжилттай. За одоо суугаад хөлөнд нь хөлийн. За зөв. За ингээд за ингэж за. За өргөд сүсмээ. За эндээс шахаад дараад явчихнаа. Тохоо ажиллана. Тохоо. Одоо татж байгаа өгдөг явахаар эсвэл цаад баруун үлээр өвдөлж болно. Өвдгөл явчихмаар. Тэнд гар зөв гизэнд нь тохоод нь толгоонд нь тохоо. Бакуу юу сайн хамгаалж байна хэвтэйгээс. За бас чадaltaй байна. Бакуугийн хувьд бол ийм амар өчигчгүй. За эндээс. За том шахаад хэрэгтэй. за үнэхээр үзүүштэй гоё тулаан Эсвэл шахаад бэлдэл хэрэгтэй. Зөв. За бас 2 минут явсан байна.
Ари багш ингэж тоглолтын дундуур гэж минутыг яг минут болгонд нь хэлдэг. Аа. Тэдэн минут явуулаа гэдэг цаг алдалгүй хэлдэг. Багш нэг маш сайн сонсдог. Тэгжээр бас тактикаа болсон. Ерөөсөө тамирчин хүний бол арын талшуулж байгаа үгийг маш сайн сонсох хэрэгтэй. За гоё. За сайхан тохисны үзлээдээ сая. За энийг гоё. зөв Бараа зөв болохгүй орж ирж тоглож байна. Арын тоглолтын хүн ерөөсөө онгож болохгүй. Тэрийг мэдж байгаа болохоор ихгүй зайж гаргаж байна. Баку ерөөсөө уруугаар нь тэрэ барьчих юм гэж их хамгаалж байна. 2-3 удаа шидүүлсэн болохоор одоо. За дахиад зөв. Сайх. Одоо болж шүү. Сая өвдөг ёо. сая арай Даагуураас өвдөг. Die хотлоо өвдөг явж байгаа л нэг. За эндээс яахгүй болохоос салдаа. За яг бохгүй юм жоо татгадаг тийм урд гаригаар хурдаа ингэ содлоо явж байгаа араасаа явдаг. Арын гарыг шийддэг. За шийдж үзлээ. Бараг явдгүй шигтэй хийж юм гэх бас. Зөвлийн цогцолтууд их баг ирдэг юм байна. Хөл их нарийнх хөлөнд нэлээд хийдэг шиг. өстө нэг Хөл явахт нь урдаас хоёр ажил зэв болсон байхгүй их оновчтой явлаа. За сайн харъя. За ажил явлаа бас бакуугийн цогцолч бас эвгүй ирж байна. Тухайн дээр найз шиг л боллоо да. Бол зүгээр би. Зүг. За доороос орон энэ бас болох байсан. Хоёр явж байна да. Яаваа. Чи зайгаа маш сайн мэдэрч байна. Явахт нь гоё. Хажуу зөвлөлтүүд тест үнэхээр гоё ороод энэ хажуу. Гарын цогцолтуудыг явахт л зөвхөн чигээ сууж аваад хэрэгтэй. За хоёрдугаар үеийг бол одоо бас ингэсгээ нэг зурлаад тохоо. хэрэгтэй байна шүү дээ. За саяны тохоо сайхан онсон доо. За энэ чинээс л одоо харин бас ямар юм хийвэл явахаар л энэ да барьцаар Тгийг явуулах хэрэгтэй. Авиатанд доороос үлгсэн цохилт авах юм бол бас гоё орно да. Ундаг орондоо. За сүүлийн 20 секунд, 25 секунд. Аялаад хэрэгтэй, зохиод. За. Юуж шимадаа сонирхолтой тулаан гарах үүднээс бол итгэхгүй болсон үед салгаж тоглолтыг босоогоос эхлүүлээд байна. за сүүлийн 10 секунд. За саяны гэдэг хажуугийн өшгөлтөөс оновчтой боллоо. Зөв. Гоё. Гизэн завчлаа, өвдөглөө. За ингээ хоёрдугаар үеэр бас илүү ихсэн байдлаар Сайхан тулаан гарлаа. да. за Тэр үнэхээр өшгөлтөө өшгөлт бол үс. Одоо энэ эргэлт өшгөлтийг яг үзэн Унтал нь явсан. За тийм. янзтай Жог нааш ирүү авчаад уссан бол за тэгээд дууссан. нам явах гэж. за яг энэ өндөр техниктэй энэ өшгөлтүүдийг бол ер нь За ингээ ингээ авах шиг ингэж хийдэг хүмүүс бас Үнээр хоосон бас шийдээд сайхан шийдсэн. за одоо зүгөөхгүй бас мэдэрч байгаа үнэхээр хэцүү. Авар энэ бол өөрөө тийм юм мэдэрсэн сууж байгаа. Одоо энэ бол Тоглолтыг маш сайн судалсан. 5 минутаар 5 үе тоглодог үед бол 5 минутаар өөрөө үзэж одоо арцсан байгаагүй шүү дээ. Одоо сүүлийн раунд эхэллээ. Гэхдээ бол 3 раунд 5 минут гэдэг бол бас урт хугацаа шүү дээ. яг тийч Ямар ч спортоос бол хамгийн урт хугацаатай байгаа. Баку мэдээж эхлэхэд гүйж ирлээ. За эхний шалгасан гатгсан өшгөлт. За, гоё. За энэ гидан энэ ажиг өшгөлт. Зүүн гоё хэд яваад хэрэгтэй дээ. Зүрхт нь мэдэж байна. Гарын явахт нь сүр сууя гэд. За зүүн хажуул гоё ороод байгаа юм да манай хавраа. За гидсэн төшөглөлтэй хажуунаас. Баку. Сайхан иргэдтэй гарын цогт. Сайхан ондоо. Үнэхээр сайн сэтгэж байна. За зүг хотлоо иргэж байгаа Бохгүй ямар юм хийх юм бэ? Нөгөө талдаа иргэдэг шүү гэдэг. Одоо бокког самууруулж байна. Аль талдаа шүшгэж байгаа юм шиг. Тэгж байгаа хүчтэй цохилтоо орж ирнэ гэдэг. Арай багш дотроос гэж юм. Дотор руу гараач
багч нэрээ. За хөлт сайхан явлаа да. За хамгаалж та хөлийг аваад зүг. Зүг. барилтаа хавьгүй За баггүй өчигний барил за энэ орохгүй. За одоо эндээс их гоё үчиг орлоо да. Энэ гаян. За энийг шахаад ийм энэ нуугч өчиг үйдэг. За энэ одоо тэгээ яваад удаан ордог. Одоо орж ийм шиг орж ичиж болт нь орж ийн. Болт нь орж ийн. Энэ болтонд багш үнэхээр орсон байгаа. Орсон штэ. Сүүгч мэдхгүй штэ. Орсон штэ. Яасан штэ. Багш битгэж энэ үчиг битгэж хийсэн байхгүй та. Яанцтай. Өмнөх тугаан дээр сүүгч мэддэггүй. Мэдгүй тийм. Энэ болтыг мэддэггүй шүү. Яг түрүү өөндрөө болтоо уучлаа. Хаачлаа шүү. Энэ болт өстө үнэн гоё болт. Харахад ерөөсөө байгаагүй юм шиг байдаг болт байхгүй ерөөсөө. Шүүгч нь мэдгүй. Сая шүүгч ерөөсөө Ууг нь маш туршлагатай шүүгч. Маш туршлагатай шүүгч энийг ерөөсөө мэдж байгаа юм байна. За ингээ Монголын алтан соёлын бүтгэрийн далбаа Сингапур улсад ингээ дахин нэг удаа Чингисийн баатаруудаа ишгэлүүлээ. Чингисийн зэвчилт маань боох мөнхөр улааныг дуусгалаа. Их өргөж баатартай энэ бэлтгэлдэг их хийжсэн багш юм. Энийг шахчих одоо наадлын энэ гарных нь юу орж байгаас боолт авчих واخгүй юу. Тэгээ наадлын гар ямарч Одоо энэ гар ямарч өгөөд байгаа واخгүй юу. Өгөөд байгаа. Одоо хоолоодох юм. Одоо бат. ууг нь ингээ энэ гарыг боловсруулсан байна. Гарыг тэгээд сайн өгөөд мэдчих хэрэгтэй байна шүү. За масаахан яллаа. За үнэхээр гоё боокууд бол өстой нэрээ. Ladies and gentlemen, referee Yuji Shimada calls a halt to this battle. Эхний 2 үеийн хэлбэртэй 3 дахь дээр ийм гоё тулааны By submission, хэлбэртэй. by a vote from Naratungalan Chadamba! Хоёр аврах хоорондоо үзээд нэг аврах. Яллаа унаа. За үнэхээр гоё өчиг. Ман Гоё чампионшип болсон. хамгийн үзүүштэй тулааныг бол нэр дэлхийн хэмжээнд хүний одоо санд асуудал явуулахаар бол Жадамбын наран тунгалаг гэж бол дэлхийн үзэгч, дэлхийн холбогдлын сонирхогч бүгд хэлнэ. За одоо ингээд дараагийн тавихгүй байх нь зөв. Сүүгчийг л болиусан цагтл болиуд. мэдээч шүү дээ тийм ээ. Маш сайхан ажиллалаа. Шүүгчтэй энэ дээр бас